Улсын их хурл төрийн эрх барих дээд байгууллага, хууль тогтоох дээд байгууллагууд үндсэн хууль заасан чиг үүрээнд гаргасан хууль тогтоомжийнхоо хэрэгжилтийг хян шалгах, хуулийн хэрэгжилтийг хангуулах юм үүрэгтэй. Татвар төлөгчдийн хөрөнгөөр хоримтлагдж бий болсон орлогын бүрдүүлэлт, зарцуулалтанд хяналт тавих үндсэн үүрэгтэй байгуулгаа. Ийм ч учраас тусдан төрийн аудитын хууль гаргаж энэ аудитын байгууллагын бие даасан хараа тус байдлыг хангах чиглэгдсэн юм хууль гаргасан. Төрийн аудитын байгууллагын нэр хүнд чанарч чансаа гарч байгаа дүгнэлт үлбгэр үйл ажиллагаас холбоор байна гэсэн шүүмжил сүүлийн үед маш их нэмэгцээ. Аудитын байгууллага сайн ажиллаж явах юм бол төсөвт төр тулгай байхгүй байна гэсэн юм хуультай үндсэндээ. Тэгтэл төсөвт төр тулгай нүүрлэлээ гэсэн яриа гараад удаж байна. Эндээс энэ үйл ажиллагааныхаа бодит байдалд дүгнэлт өгч эрс өөрчлөлт шинжилтийг шаардлагатай байна. Хуучин ч одоо ардын шил хорооны шалгалт ирлээ гэхэд бол хүний толгойтой өснө босдог байсан. Гарч байгаа үр дүнд бодиттой хэрэгждэг байсан. Арга хэмжээ тооцогддог байсан. Өнөөдөр та бүхний танилцуулгаас яг ийм тэр 18 тэрбум төгрөгийн зөрчил илрүүлсэн гэсэн болохоос биш үү? Тэрнийг яаж төлөвлөсөн юм, өхөн барагдуулсан ямар шаардлагыг салга байна. Яагаад авилгатай тэмцэх газар одоо үндэсний аудитын газараар биш, хувийн аудитын компаниуд итгэж дүгнэлтээ шинжээ шинжилгээ гаргуулдаг. Улсын их хурд удахгүй биш. Өнөөдөр төрийн аудитын тухай хуулийн шинжилсэн хариулгын төсөө та нар бэлэн танилцуулж явах хэрэгтэй байгууллага. Тэр энэ ч удахгүй өргөн барина гэж сууж 3 жил өнгөрч байна.